Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрт зай суугаас мэдчилж байна. За гэд өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. За өнөөдөр ямар бичлэг оруулах вэ гэхээр хэдэн өдрийн өмнө миний нэг танил над руу ингээд залгасан. Тэгээд үнэхээр одоо сүүлийн үед амьдрал аягүй хэцүү байна. Сэтгэлээр унаад аягүй хэцүү байна гэд над руу залгасан. Тэгээд би өөрөө одоо чадах хэмжээгээр өөрөх нь одоо тий амьдралын тухай ярихыг хүсэж байгаа. Жохон ч гэсэн одоо тэр сэтгэлийн нэмэллий гэж одоо тийм ээ өөрөө чадах хэмжээгээр ингээд сонсож өгсөн. Тэгээд бүгдийг одоо ингээд сонссны дараа би өмнө нэг ийм бичлэг оруулж ирсэн шүү дээ. Чи харж ирсэн үү, үзэж ирсэн үү гэсэн чи үгүй ерөөсөө үзэж байгаагүй гэд. Тэгэл тэр бичлэгийг ингээд би чам руу ингээд явуулъя. Тэгээ чи бас ингээд сонсоод үзээрэй. Тэгээд бидний одоо амьдралд тохиолдож байгаа ямар ч зүйл, сайн ч зүйл вэ, муу ч зүйл вэ тийм ээ. Тэр болгон маань ямар нэгэн утга учиргүй зүйл гэж байдаггүй тийм ээ. Бүх зүйл утга учиртай байдгаа. Тэгээд чи ингээд сонсоод үзээрэй гэд ингээд би түүнд хэлсэн. Тэгээд удалгүй тэр хүнээс маань ингээд надад ингээ мессеж ирсэн байсан. Тэгээд үнэхээр их одоо баярлалаа тийм ээ. Би олон зүйл тэр бичлэгийг үзээд олон зүйлийг ингээд ойлголоо. Тэгээд юм гэдэг чинь утга учиртай байдгийн байна гэд над руу ингээд тийм талархлын мессеж бичсэн байсан. Тэгээд би тэрийг хараад бас баярлсан л да. За өнөөдөр болохоор тийм ээ YouTube сувгийнхаа одоо шинээр орж ирсэн хүмүүстэй зориулаад мөн одоо өмнө үзээд одоо тэр тухайн одоо агуулгыг мартсан ч гэдэг юм тийм ээ. Тэр хүмүүстэй зориулаад одоо энэ бичлэгийг бас ингээд оруулж байна. За тэгээ та бүхэн маш сайн одоо сонсоод ойлгоод амьдралдаа ирэх аз хувшиг алдалгүйгээр хүлээж аваарай. Сүүлийн дурамчхан аргагүй ихэнд амьдарч байгаа мэд мэдрэмж төрж байна уу? Амьдрал бүр ёроолдоо хүрч бие чинь эн тэндгүй өвдөж, эц төгсөлгүй харанхуй хонглоор алхаж буй мэт хэцүү ганцаардмал санагдаж байвал энэ дохойг үл тоомсорлож болохгүй шүү. Амьдралын агуу их аз хувшиг тань руу ирж буй дохой байж мэднэ. Азийн урсгал 10 жилд нэг удаа өөрчлөгддөг ба аз өөрчлөгдөхийн өмнөх үеийг аз солигдох мөч гэж нэрлэдэг. Ирж буй болон харж буй аз огтлолцоход урд өмнө хизэж байгаагүй бодлын зөрчилдөөн үүсдэг. Хүнхнээсээ шалтгаалж эдхийн аргагүй муу мухай хэцүү зүйлсүүд ар араасаа цуран гарч ирдэг. Аз солигдох мөчөд хэцүү даалгаврыг сайн даван туулсан хүн нь ижил хувь заяа ирсэн ч илүү их аз завшааныг хүртэх болно. Энэ үед бид ирж буй азыг алдахгүй өөрийн болохын тулд хувь заяаны өгсөн тохиог мэддэг байх ёстой. Гэвч ихэнх хүмүүс амьдралдаа нэг удаа тохиолдох боломжийг анзаардаггүй бөгөөд ихэнхдээ зүгээр л өнгөрч орхидог. Хувь заяаны бидэнд өгдөг дохио. Тэр нандин боломжийг алдахгүй тулд азийн шинж тэмдгийг урьдчилан мэдэх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэнд аз ирэхэд илэрдэг 5 шинж тэмдэг ба эргэтэн түүнийг баттай хүлээн авах 3 аргыг хэлж өгье. Одоо амьдрал нь хэцүү байгаа болон эсвэл их азыг мэдэрч байгаа хүмүүс анхааралтай сонсоорой. Өнөөдөр ч гэсэн бэлтгэлээ сайн базаасан тул бичлэгийг дуустал нь үзээд амьдралынхаа агуу азыг алдалгүй барьж аваарай гэж хүсье. Сонсохоос өмнө эрсээ сувг бүртгүүлж лайк дарна уу? Ингэснээр та амьдралаа сайжруулах дэвшилтэт мэдээллийг хамгийн түрүүнд хүлээн авах болно. За эхэллээ. Агуу аз тохиож байгаагийн анхны шинж тэмдэг орчин тойрон өөрчлөгдөнө. Аз тохиогоос өмнө хүмүүс нүүх, ажлаа солих зэрэг орчин тойрны өөрчлөлтийг байнга мэдэрдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь миний хүссэн зүйл байж болно. Эсвэл бусдаас шалтгаалсан хүсээгүй өөрчлөлт байж мэднэ. Хүрээлэн буй орчны өөрчлөлт нь нүүж байгаа болон ажлаа сольж байгаа хүний амьдралд том нөлөө үзүүлэх өөрчлөлт байж ч болно. Герман эмх замбраагүй санагдаж цэвэрлэг хүсэл төрөх ч юм уу? Эсвэл тавилгаа өөрчлөхийг хүсэх зэрэг амьдрч буй орон зайгаа өөрчлөх хүслүүд байдаг. Эдгээр нь миний аз өөрчлөгдөх гэж байгаа шинж тэмдэг юм аа. Аз сайжрах гэж буй үед өөрчлөх боломжгүй юр бусын нөхцөл байдлын оронд яг одоо өөрчлөх боломжтой амьдралынхаа цар хүрээг өөрчлөхийг хүсч хэрв энэ өөрчлөлийн салхи яг одоо таны зүрхэнд хийсвэл үүнийг хизээж үл тоомсорлож болохгүй бөгөөд зүрхтгэлээ сонсох хэрэгтэй. Сэтгэлдээ өөрчлөлт хийхийг хүсдэгч дасан орчноо орхихоос айж өөрчлөлтөөс эргэлздэг хүмүүс олон бий. Энэ нь одоогийн сэтгэл ханамжгүй бодит байдлаа тав тухтай байдал гэж үзэж тэр хэвээрээ сууршихад хүргэдэг үйлдэл юм аа. Хэрв тийм байвал бид илүү сайн аз руу явж чадахгүй. Хэтэрхий дасан учраас ажлаа солих нүүх гэсэн зүрхтгэлийнхээ дуу хоолойг үл тоомсорлолгүйгээр дотоод дуу хоолойгоо сонсоорой. Энэ таны аз өөрчлөгдөж байгаа шинж тэмдэг байж болно. Аз нь таны зүрхтгэлийн өөрчлөлтөөс эхэлдэг бөгөөд өөрчлөлтийг зоригтой нэг алхам хийхээс эхэлдэг гэдгийг бүү мартаарай.
Хэрэв та хүрээлэн буй орчны хүсээгүй өөрчлөлтөөс болж хүндрэлтэй байгаа бол үүнийг их Азийн урсгалыг давах үйл явц гэж бодож баяр хөөртэй сэтгэлээр угтан аваарай. Таны Аз эрэг чиглэлд урсахын тулд өөрчлөгдсөн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой бөгөөд сэтгэл санаа зан үйлийн энэхүү өөрчлөлт нь илүү их аз жаргал эд баялагийг хүлээн авах оюуны чадхыг тань нэмэгдүүлэх нь дамжиггүй. Агуу аз тохиож байгааг шинж тэмдэг 2. Эргэн тойрны хүмүүс өөрчлөгдөх юм уу? Харилцаа тасрах. Аз өөрчлөгдөх үед тогтсон харилцаа холбоо тасрах нь элбэг. Энэ үйл явцад хэн нэгэн танаас урах юм уу? Эсвэл хэн нэгнийг санамсаргүйгээр хэцүү болгосноор харилцаа тасалдах гэд янз бүрийн шалтгааны улмаас хүмүүсийн харилцаа тасарч ганцаардмал мэдрэмж төрөх тохиолдолж байна. Зөвхөн танил хүмүүстэй төдийгүй гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоо тасрах тохиолдолж бий. Хэцүү цаг үед та гэр бүлээсээ хөндөрч нөхцөл байдлынхаа талаарч ярих хүнгүй болсондоо гунигтай байж болно. Үүнтэй адил харилцаа холдож тасрах нь хорвоо ертөнцид ганцаараа үлдсэн мэд ганцаардсан тусгаарлагдмал мэдрэмжийг төрүүлдэг. Хувийн харилцааны энэхүү өөрчлөлт нь шинэ эрхэм хүнийг угтан авахын тулд хоослох үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд онцгой харилцаа сайн нэргүй хүмүүсээс холдвол эрх хүмүүсээр орчин тойрноо дүүрэхэд бэлэн байх болно. Мэдээжийн хэрэг ойр дотны хүмүүсээс холдох үйл явц хэцүү байж болох ч үүнийг аз хувь шиг хүлээж авах чухал үйл явц хэмээн бодож одоогийн ганцаардлаа тайван хүлээж аваарай. Мөн их аз тохиохоос өмнө удаан хугацаанд таслахыг хүсч байсан ч янз бүрийн шалтгааны улмаас чадаагүй муу харилцаа дуусгар болж магадгүй. Энэ эргэн тойрон дэх хүмүүсийн энерги өөрчлөгдөж байна гэсэн үг ээ. Нэмж дуртахад аз тохиох үед танд ээлтэй хүмүүс болон хор хөнөөлтөй хүмүүсийг ялган салах зөн совин хурц болдог. Удаан хугацааны турш ойр дотнд байсан хүмүүстэйгээ үл ойлголцох мэдрэмж төрөх юм уу? Эсвэл сайн ойлголцдог гэж бодсон хэн нэгэндээ хачиргалтаар таагүй мэдрэмж төрөх юм уу? Мөн эргэн тойрныхоо хүмүүстэй өнгөрүүлсэн цаг хугацаа хайрын утгагүй юм шиг санагдах зэрэг тохиолдол бүгд үүнд хамаарна. Хэрв танд ийм мэдрэмж төрвөл энэ нь хувь тавилан өөрчлөгдөж их аз тохиох гэж байгын шинж бөгөөд эдгээр мэдрэмжийг үл тоомсорлолгүйгээр харин ухаалгаар харж асуудлыг зөв шийдээрэй. Ийм нөхцөл та өмнөх харилцаатайгаа зурлахаас илүү сайн харилцаа тогтоохыг хичээх хэрэгтэй. Агуу аз тохиож байгын шинж тэмдэг 3. Их сорил зовлон зүдгүүр ирнэ. Сүүлийн үед таны амьдралыг цочроорсон томоохон үйл явдал, өвдөл, зовлон зүдгүүрийг мэдэрсэн үү? Бизнес бүтлгүүтэх, гэр бүл салалт гэх мэт сэтгэл санаа санхүүгийн хувьд төвчгэд хэцүү зүйл тохиолдсон бол энэ нь агуу аз эрхийн дохио юм аа. Энэ үед юу ч хийсэн бүтэхгүй яагаад ингэдэг юм болоо гэж гайхах хэмжээнд муу зүйл ээлж дараалан тохиолдож болно. Эхлээд үнийг даван туулахын тулд маш их хичээсэн ч таны хүчин чармайлт үр дүнгүй мэт санагдах хүртэл нөхцөл байдал уламд ордож бүхнээс бууж өгөх хэмжээнд хүрчиж магадгүй. Хэрв та хизээш дуусахгүй харанхуй хонголд байгаа юм шиг санагдаж яаж амьдрахаа мэдэхгүй байгаа бол энэхүү хамгийн муу тохиолдолд нь таны хувь заяа эргэх үе юм аа. Хүн хүнээсээ шалтгаалаад богино хугацаанд дуусах тохиолдол байхад уртдаа 1-2 жил зарцуулагдах тохиолдолж бий. Урт удаан амьдралын замд зовлон зүдгүүрийг даван туулж чадвал илүү сайн аз авшаан эрхэн дамжиггүй. Амжилтанд хүрсэн хүмүүсийн дунд амьдралдаа өксөж урагдахгүйгээр тэгшин замаар алхаж ирсэн хүнийг харж байсан уу? Магадгүй нэг ч хүн байхгүй байхаа. Агуу аз өхөөс өмнө тэнгэр эхлээд тухайн хүнд том сорилт өгснөөр их хувь шиг давж авч явж чадах эсэхийг үргэлж шалгадаг бөгөөд энэ хүн бүрт адил тэгш үйлчилдэг. Үр цайх үеийн хамгийн гүн харанхуйд ч мөн адил. Энэ бол таны аз дуусч байх үеийн бөгөөд өөрөөр хэлбэл аз өсгөд бэлдэж байгаа үед тул энэ үеийг давж чадвал жинхэнэ азийн шинж тэмдэг илэрч эхлэх бөгөөд өмнөх хэцүү цаг үе санагтаа болох хэмжээнд ая тухтай болж ирнэ. Танд яг одоо хэцүү байгаад бууж өгөхийг хүсэж байгаа ч үүний дараа илүү их аз хувь шиг хүлээж байгааг санаарай. Хизээ шантрашгүй хандлага, эерэг сэтгэлгээ таныг баян чинээлэг тав тухтай ирээдүрөө хөтлөнө. Аз тохиож байгаагийн шин тэмдэг 4. Би их өвдөнө. Аз тохиохоос өмнө ихэвчлэн эрүүл байдаг ч ямар шалтгаангүйгээр би маш их өвддөг. Ялангуяа олон хүн толгой хаарах гэж байгаа юм шиг. Цээж давчдах мэдрэмж төрдөг зэрэг шинж тэмдүүдийн талаар ярьдаг. Ихэнх тохиолдолд шинж тэмдүүд нь маш хүчтэй байдаг тул эмнэлэгт очсон ч тодорхой шалтгааныг олж чадахгүй. Их аз эрхийн өмнөх үеийг аз авшаан солигдох үе гэдэг бөгөөд орж ирэх хувь заяа болон гарах хувь шиг огцлдог үе гэж өмнө дурдсан. Ингэж таны аз огтлолцох үед энергийн гинтийн өөрчлөлт мөргөлдөөний улмаас бие чинь өвддөг. Архаг хүчтэй эсвэл угаасаа сул дорой хүмүүсийн хувьд биеийн эмзэг хэсгүүд суларч нөхцөл байдал уламд ордож болно. Гэвч энэ их азын шинж тэмдэг бөгөөд хэрв энэ үеийг сайн даван туулж чадвал урд өмнө хизэж байгаагүй мэт
амар амгалан эрүүл цоглог өдөр тутмын амьдралдаа эргэж орох боломжтой. Зарим тохиолдолд хүн хоорондын харилцааны зөрчил хамгийн хэцүү сорилт, эрүүл мэнд бодох зэрэг нь нэг дор тохиолддог. Энэ нь шууд утгаараа амьдрал ёроолдоо очиж буй тохиолдол юм а. Хэрв та энэ үеийг аз эрхийн өмнөхөн гэдгийг мэдэж байвал тэсвэрлэх тэнхээтэй байх болно. Хичнээн хэцүү байсан ч эцэст нь энэ үеийг даван туулж чаднаа. Тиймээс та энэ хүнд хэцүү үеийг сайн даван туулж гарцаагүй ирэх агуу хүйшгийг хүртээрэй гэж хүсье. Даван туулсан зовлон зүтгэр бэрхшээлээс илүү их аз завшаан таныг хүлээж байгааг санаарай. Агуу аз тохиож байгын шин чимдэг 5. Улаарсан сэтгэл алга болж тайвширна. Гайхалтай аз тохиохоос өмнө та улаарч байсан зүйлээ аяндаа орхиж бүх зүйл Тэнгэрийн хүслээр гэдгийг мэдрэх болно. Хамгийн хачирхалтай нь сэтгэл санаа оюун ухаанаа хоосож суллах нь удаан хугацаанд уяатай байсан азийн утсыг тайлж өгдөг. Энэ тусгаарлагдаж байсан нөхцөл байдал эсрэгээрээ эргэж хүссэн зүйлдээ хүрэх амьдралын туршлагад хүргэдэг. Хэд тавсан сэтгэл бол гартаа ус барихтай адил юм а. Усыг гойжуулахгүй гэд гараа базах тусам бүх ус урсан алга болно. Гэхдээ бид гараа суулж чөлөөтэй боловол усыг илүү дүүргэж чадах бөгөөд улаарсан сэтгэлээ орхиж тайван хандах тэр мөчөд илүү их аз завшаан бидэнд тохиож Тэнгэр агуу хуйшгаа хайрлнаа. Агуу аз эрхээс өмнө илэрдэг 5 шинжийн талаар ярьлаа. Эдгээр зүйлс танд тохиолдож байсан уу? Хүмүүрт аз солигдох үеийн үржлэх хугацаа, сул чанга нь харилцан адилгүй байдаг тул эдгээрийн зөвхөн 1-2 нь л танд хамааралтай байж болно. Эсвэл бүгдийг намсаж үтсэн юм уу? Үзэж байж магадгүй. Хэрэг дээр аль нэг нь танд жаахан ч гэсэн хамаатай бол аз эрх үед азыг баттай хүлээж авах аргаа мэдэх хэрэгтэй. Одоо агуу азыг өөрийн болох 3 аргыг хэлье. Энэ тийм ч хэцүү биш учраас анхааралтай сонсож таны зам тохиолдсон агуу хуйшгийг хүлээж аваарай. Агуу азыг баттай хүлээж авах арга 1. Амьдрал өөрчлөгдөн гэдэгт итгэлтэй байгаарай. Гайхалтай аз тохиохоос өмнө аз солигдох үед хүнд хэцүү үйл явдлууд ар араасаа цувран гардаг. Энэ үед таны амьдрал ёроолдоо хүрч ямар ч найдваргүй болсон мэт санагдаж магадгүй. Гэхдээ бид өөрийнхөө амьдралын цар хүрээг ийм л хэмжээнд байх юм байна гэд дотроо бодчихвол амьдрал чинь үнэхээр тэр газартаа л зогсно. Тэнгэр аз хувьшиг өхөөс өмнө азыг хүлээж авахд бэлэн байгаа эсхийг шалгадаг. Аз солигдох үеийн өвдөлтийг даруй сорилт гэж харж болно. Хэрв та энэ зовлон сайн даван туулж, зөвхөрөнгөө барсан хүнд хэцүү бодит амьдралыг туулж, сайхан амьдрах хүсэл зоригоо бэхжүүлж чадвал Тэнгэр тань тохирох бэлгийг өгөх болно. Эсрэгээр нь өөрөө бууж өгсөн хүнд Тэнгэр сайн аз авшааныг өгөх болов аз хувьшиг хүлээж авахд бэлэн биш байна гэж бодоод дараагийн удаараа хойшлуулж магадгүй. Бүх зүйл сэтгэлээс ихтэй. Энэхүү сэтгэлээнээс шалтгаалаад Тэнгэрээс бэлдсэн их азыг хүлээж авах уу? Огт хүлээж авч чадахгүй юу гэдг нь шийдэгдэнэ. Яг одоо бодит байдал хичнээн хэцүү байсан ч эрх агуу аз завшааныг бодож одоогийнхоос хамаагүй дээр болно гэсэн итгэлээ бүү алдаарай. Агуу азыг баттай хүлээж авах арга 2. Амжилтанд хүрэхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй. Хувь тавилан өөрчлөмжөд таны зүрх сэтгэл том жижиг өөрчлөлтүүд гарч ирдэг. Танил хүмүүс, газар нутгаасаа холмоор санагдах, эсвэл шинэ зүйл эхлэхийг хүсч магадгүй. Зүрх сэтгэлийнхээ эдгээр дуу хоолойг үл тоомсорлоггүйгээр арга хэмжээ аваарай. Аз гэдэг үгний ханц ямар утгатай болохыг та мэдэх үү? Даруй хөдлөх гэсэн утгатай. Хөдөлгөөнгүй байгаа хүнд аз хизээж ирдэггүй тул та өөрийгөө хөдөлгөж аз завшаанаа сайжруулаарай. Маш энгийн жишээ дурдъя. Хэрв та суглаанд очих хүсвэл ядаж 7 хоног бүр суглаан тасбар худалдаж авах нь зүйтэй. Зүгээр суугаад гинтийн азыг хүлээж байгаа хүнд Тэнгэр хизээч аз заяахгүй. Өөртөө тусалдаг хүн Тэнгэр туслана гэдэг үг бий. Энэ бол үнэн. Амьдралын төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа нь харагдвал тэрхүү хичээл зүтгэл нь гэрэлтэж эцэстээ үр дүнгээ өгч асар их аз танд ирэх болно. Агуу азыг баттай хүлээж авах арга 3. Жижиг энгийн зүйл талархаж байгаарай. Зарим хүмүүс өгтлээ ядарч зовж байхад юунд нь талархах вэ гэж асуудаг. Гэхдээ өөрийнхөө сэтгэлийг талархлаар дүүргвэл тэнд жигнэсээ талархах нөхцөл байдлууд тохиолдож эхлэх тул дарааллыг нь өөрчилж эхлээд талархах сэтгэлтэй байгаарай. Үнэхээр ингэж чадахгүй хүмүүс нь одоогийн өвдөл зовлон их аз ирж байгааг нь шин шимдэг хэмээн бодож талархлын сэтгэлтэй амьдраарай. Гэр бүл маань өнөөдөр ч гэсэн том асуудал тохиолдоогүй талархах. Удамжаар алхаж байхдаа мэдэрч буй салхин талархах. Тэрч байтугай энгийн өдөр тутмын амьдралдаа талархах зэрэг талархлана. Өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон үед таны амьдрал дараагийн түвшинд очиход бэлэн болсон байна гэсэн үг ээ. Талархах нь стрессийг багасгаж эрүүл мэндэд тустай гэдэг.
Талархлын эрэг үүрнэлөөнд зөвхөн янз бүрийн шашин төдийгүй квантын физик тархин шинжилх ухааны судалгаар батлагдсан тул үүнд итгэж хэрэгжүүлэх нь зүйтэй болов. Яг одоо хүнд хэцүү байгаа хүмүүс энэ бичлэгтээ таарсан агуу амжилтын дохио байж магадгүй. Саяхан хэлсэн зүйлсийг ойлгож амьдралтай тохиох гайхалтай азыг угтан авч чадна гэж итгэж байна. За ингээд дуслаа. Энэ бичлэг танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүх хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.